эрчим хүчний салбарын аливаа үйл ажиллагаа нэлээд мэдлэг, мэрэгшил, чадвар, ур чадвар шаардсан юм ажил үйлчилгээ байдаг. За манай төрийн бас байгууллагын гишүүн байгууллагууд бол яг энэ эрчим хүчний салбарын орчинд одоо үйл ажиллагаа эрхэлдэг хувь хвшрүүд байгаамаа. За тэгэхээр бидний хийж гүйцэтгэж байгаа бүхий л ажил үйлчилгээ аливаа тусгай зөвшөөрлөөр бол зохицуулагдж байдаг. Яг энэ эрчим хүчний салбарын аливаа үйл ажиллагаа бүгд л яг тухайн чиглэлийнхээ хүрээнд зөвшөөрлийг бол одоо авах ёстой, зайлшгүй тэр нөхцөл шаардлагыг хангах ёстой гэдгийг сайн ойлгоцсон байдаг. Зүгээр хүндрэл бэрхшээлтэй зүйл нэг гэвэл зарим нэг одоо ажил үйлчилгээ одоо тендер шалгаруулалтаар гэдэг ч юм уу жишээлбэл барилгын яамнаас олгодог эрчим хүчний одоо барилгын гадна цахилгаан хангамж гэдэг ч юм уу хүчтлийн түвшин хүчин чадал заасан юм зүйлүүд нь эрчим хүчний яамнаар бас олгогдож байдаг. Тэгэхээр зарим нэг ажлууд дээр бол зөвхөн энэ яамны энэ зөвшөөрлийг л авах хэрэгтэй шүү гэдэг ч юм уу те. Тэр нь эргээд тухайн зөвшөөрлийг аваагүй нөгөө эрчим хүчний яамнаас авцсан гэсэрнэ тэр ажил үйлчилгээ хийж болж чадвартай компаниуд бас хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Тэгэхээр зөвшөөрлийг илүү нээлттэй ил тод түргэн шуурхай олгоо явж хахад бол нөгөө талдаа бас илүү ингээд татгааруулаад олох шаардлагагүй гэдэг нь бас буруу бах. Яагаад гэвэл эрчим хүчний салбарын онцлог бас цаана их том хөрөнгө одоо хохирох гэдэг юм захиалагч талдаа бас эрсдэл байдаг. Тийм болохоор гүйцэтгэх талууд дээр тодорхой хэмжээний яг тухайн ажил үйлчилгээнд шаардсан шаардлагыг тавиад явах нь бол буруу биш гэж бодож байна.